өнөөдрийн мэнд хүргье. Facebook код нэвтрүүлгийн маань анхны дугаарыг үзэн суугаад та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр монголчууд бид Facebook буюу нүүр ном, Instagram, Twitter-ийг хэрэглээд маш олон жилийн нүүрийг үзэж байна. Тэр дундаа одоо бид бүхний амьдралын өдөр тутмын маань тодорхой нэгэн хэсэг хэрэглээ болсон байна. За тэгвэл бид бүхэнд Facebook-д болон Twitter, тэгээ Instagram сүүлийн үед маш их хөгжиж байгаа тийм. Энд одоо ингээ маш сайхан гэгээлэг хүнд хэрэгтэй мэдээллийг түгээдэг social одуудыг бид энэхүү нэвтрүүлгийнхаа зочноор оролцуулж байгаа билээ. За тэгээ нэвтрүүлгийн маань хамгийн анхны зочноор Ану буюу уран холбоо маань оролцож байгаамаа. За ингээ бидний урилгыг хүлээн авсан Ануудаа баярлалаа. Маш удаан хугацаанд бас яг нэвтрүүлгээр бол оролцоогүй бах тийм ээ. Энэ хугацаанд ээж болсон байна, гэрээ эзэгтэй болсон байна, их даруухан, их дөлгөөхөн бүсгүй болсон байна. Энэ сэтгэлээс хамгийн түрүүнд хуваалцах уу? За баярлалаа. Юуны өмнөлийг зөвшөөрчтэй бас энэ сайхан нэвтрүүлгийн одоо анхны зочин болж орж байгаа даа баяртай. Тэгээд өнөөдрийн мэндийг хүргэе. Мэдээж бас сүүлийн үед бол бас сонин сайхан нэлээд ихтэй байгаа амьдралын хувьд тий. За нэвтрүүлэгт бас орлого яг ярилцлага үлгөө бас багуу хугацааг өнгөрөөж энэ бас уран бүтээлээс төр одоо завсарлага авсантай холбоотой ах гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бас их сонирхолтой юм тодтголтой агуулгатай нэвтрүүлэгт оролцож байна. Facebook-ад тий бас их сонирхолтой байна. Энэ харахгүй одоо бас дэлхий бүр одоо глобал гэдэг зүйлээр дамжуулаад нэг болж байна тий. Дээрээс нь бид нар сошиал медиа гэдэг зүйлээр дамжуулаад хин хаана хизээ тий ямар сонин сайхантай байна вэ гэдгийг бүр цаг алдлаа ингээд тухайн мөчт нь үзэж харах боломжтой болсон байна. Мэдээллийн 900 гэдэг бас нэг бодлын маш том юм авууштай талуудыг бас биднэрт олгож байна л да. Сонирхолтой цаг үед амьдарч байна. Тэгэхээр би зүгээр шууд нэвтрүүлгээ эхлэнгүүт айгүй халуун сэдв рүү ормоор санагдлаа. За ээж бас анхны сэтгэл, за бас айл эзэгтэй болсон анхны сэтгэл энэ бүхнээсээ шал хоёлоо яриад эхлэх хөө. Оо тийм тэлгүй яах вэ? Ээж бас анхны сэтгэл мэдээж ерөөсөө одоо хүүхэд маань тий ингээд л цээжин дээр ирэх тэр үед бол ямар ч ээж хүн бүгд л одоо анхны тэр мэдрэмж нь бол маш их тийм гал халуун хайраар омбож баярын аз жаргалын нулимс унгад юм билээ. Бүр өөрийн мэдлгөө тэр нулимс хатар дааж урсдаг юм билээ. Тийм анхны үгсээр бол тэрийг бол мэдэрсэн. Хоёр дахь дээр бол арай контролтой байсан. Гэтэл тэр бас аз жаргалыг дахиад мэдэрж байгаа учраас яалтчгүй бол нулимс бол ерөөсөө тийм барих боломжгүйгээр л тий өөрөө л гардаг зүйл юм билээ. Гэтэ энэ бол маш том аз жаргалыг одоо их хүнд өгч байна. Хоёр охин одоо зөндөө том болж байна тий. Том нь хэлээ. Том нь одоо 2-5 сартай, бага нь 6 сартай байгаа. Хоёр хөөрхөн охинтой амьдрал илүү баялаг, илүү аз жаргалтай болж дараагийн шатанд ахичин гэж би хэлж одоо чадна. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүн ер нь их хүн басны дараа өөрийгөө шинээр одоо төрснийг мэдэрдэг юм байна. Их хүний зүрх сэтгэл одоо яг одоо зөөрлж хэлээд одоо зөөрлөхэд бараг хэцүү юм да тий. Үнэхээр агуу маш юм юу гэмээр юмтай одоо заачлаарай. Би чамаг яг мэдрээд байна да. Миний хүүхд бас яг тий ойролцоо насны тэгэл чиний хэлэх гээд байгаа юмыг би мэдэрч байна. Тэгэхээр магадгүй зурглаар үзэж байгаа бүсгүйчүүд маань ээжүүд маань бүгд мэдэрж байгаа тийм ээ. Тэрийг заавал хоёлаа энд ойлгуулах гээд яах вэ тий. Үгээр хэлэхэд бол ер нь бол үгний тэр сайхан бас дутагдaltaй л ах гэж бодож байна. Яагаад вэ гэхээр зүгээр ээжийнхээ бид нарыг ямар их хайраар одоо хайрлаж өсгсөн юм бэ, төрүүлсэн юм бэ гэдгийг илүү их мэдэрдэг. Тэгэхээр яад ч юм бол үнэхээр гайхалтай тийм мэдрэмж бол төрдөг. За өөртөө цаг зав хэр гаргаж ийн хоёр хүүхэд тэгээ гэрээ эзэгтэй ажил дээр нь одоо уран бүтээл тэгээ бас бизнестэй тэрний хажуугаар яг өөртөө цаг хэр гаргаж. За ерөөсөө яг ээж болсноос хойш бол баггүй судалгаа явуулсан. Яг өндөө бол ингээл цаг нааргүй хүүхдийн асаргаа гэдэг зүйл бол бид нарыг тий өөртөө цаг гаргах тэр боломжоос бол холдуулж идэг. Хүн ээж болсныхаа дараа хүүхдээ сонгох өөрийгөө сонгох гэдэг сонголтуудтай явж идэг ээжүүд ч бас байдаг юм билээ. Тэгэхээр яг энийг бол ингээд олон ээж нартай уулзаад ч юм уу найз нөхдөдөө уулзаад ч юм уу би одоо мэдээллээр дамжуулж мэдчихээн л да. Өөрийнхөө хувьд болохоор би зүгээр self management гэдэг зүйлийг
олж мэдсэн. Тэрний үе гэсэн одоо барууны одоо урлаг соёлынхан ч юм уу, Холливуудын одууд ч юм уу те self management, home management гэдэг зүйлийг хэрэгжүүлдэг юм байна. Тэр нь яадаг вэ гэхээр өөрийгөө одоо эхлээд зөв менежментээр бий болгоод ээж болох хэрэгтэй мэн нэмэгтэй хүн. Тэр нь цагийн хуваарийг маш сайн хийдэг байх хэрэгтэй тий. Өөрийгөө одоо ээж болоход яг бүрэн бэлдэх хэрэгтэй гэдэг юм. Оюун санааны хувьд бие махбодын хувьд амьдрал ахуй тий. Тэр болгоноороо бэлдсэний дараа өөр хөвгттэй болол сэтгэл зовнил ч юм уу ямар нэгэн зүйлд одоо асуудал үүсгэс ч юм уу урьдчилан сэргийлдэг гин. За home management бол гэрийн ажлаа хэрхэн зохицуулах вэ гэдэг. Би бол өдөр болгон барыг одоо таны урд байгаа энэ бичгийн цаас шиг энэ цаасан дээр home management-тэй төлөвлөж гарч ирдэг. Өглөө хийх ажлууд маань, өдөр хийх ажлууд маань, өглөөний цай ямар байх ёстой, өдрийн хоол ямар байх ёстой, орой хоолн дээр юу идэх ёстой. Өнөөдөр би хүүхдтэй тэдээс тэдэн цагийг зориулна. Тэрнээс тэдэн цагийн хооронд би өөртөө цагаа гаргана. Өдөрт би тэдэн аяг ус уух ёстой гэх мэтчлэн ч юм уу бүр наривчилж гаргадаг л да. Энэ нь эргээд миний амьдралын одоо нэгийн хэсэг нь магадгүй хэсэг хугацааны дараа нийлбэр болоод тодорхой хэмжээний үр дүнд хүрдэг юм байна. Тэгэхээр яхаа аргагүй тэрний дагуу явбал ажил амьдралын хуваар илүү амар хялбар байх шиг санагддаг. Ер нь бол бичиж тэмдэглэсэн зүйл эргээд харахад бүгдээ амьдрал дээр биелсэн хэрэгцсэн байдаг штеп. Дандаа чагт үнэлгээ авдаг те. Яг тэр шиг. Тэгэхээр яхаа аргагүй одоо хоёр хүүхдээ ойрхон төрлөө ажил амьдрал бас надтай зэрэгцэж ингэж явах хэрэгтэй байдаг. Би өөрийн үеийн те одоо залуус Монгол сайхан залууг бас гэр бүлийн хүнээрээ сонгосон. Тэгэхээр бас тэр хүнд хит их ачаал өөрлөгөнд бол амьдралын тэр ачаалаас бас өөрөө бас нуруунд дээрээ өрөөд явж байгаа. Тийм. Энэ бас эргээд хин нэгэндээ хит их ачаал үүсгээ сэтгэл санааны ч юм уу ямар нэг байдлаар тийм гутранг байдалд битгий оруулаасаа тий. Ер нь амьдрал бол хин тэнцүүхэн явах хэрэгтэй шүү гэдгийг бас харуулсан ч юм уу тийм сонголт юм болов гэж бодож байгаа. Аюу гой сонсогдож байна тийм ээ. Тэгэхээр баярлалаа. Бид нар нөгөө нэг Mami Center гэдэг нэг групп байдаг. Чи тэнд байдгүй. Facebook-ын аюу алдартай групп ээ. Тэр чи хэдэн мянган ээж нар байдаг. Тэн дээр тэгэл асуудлуудаа аюу их бичин те. Ингэж дөнгөж чинээр ээж болсон ээж нар нь одоо бусдаа зөвлөгөө өгч юм уу те. Тэгээ яг чиний энэ саяны зөвлөгөөг бас энэ групп руу оруулж бичмээр л юм байна. Тэгвэл маш олон эмэгтэйчүүдэд хэрэгтэй. Тийм. Би бас уучлаарай ярин таслаа. Хүчрхэг эмэгтэй өөрийгөө бүтээдэг групп бас ажиллуулж явж байгаа л да. Тийм үү. Тэр группийн хүрээндээ бас эмэгтэйчүүдэд зориулаад тийм сургалтуудыг явуулъя гэж бодоод байгаа. Яг хөө зүгээр би өөрөө сургалт явуулах гэдэг юм биш. Миний ард бас баг бүрэлдэхүүн байна тий. Энэ болгоныг бас нэгтэлж одоо боловсруулж байгаа хүмүүс байгаа. Бид нар бас харьцуулах хэрэгтэй. Хөгжмөнгүй орнуудын тий явж байгаа тэр жишгүүдээс Монголынхаа бас энэ нөхцөлд боломжтой байдлаар уялдуулаад тий бий болгох талаас анхаарал явж байгаа. Гайхалтай наач өстой гоё санаа байна. Би ирв чамаг сургалт ивэл хамгийн түрүүнд бас очиж сонирхон судлана тий. Тэгээ фэйсбүүкээрээ дамжуулж бас нэвтрүүлгээрээ дамжуулж бас мэдээлэл өгнө. Тийм ээ тааматрас. Чиний одоо хийсэн үг одоо хийсэн үйлдэлүүд бол аюу их тийм үлгэр жишээ болно. Өгсөн зөвлөгөө ч бас бүсгүүчүүдэд маш их чухал ах гэж бодож байна. Тэгэхээр эмэгтэйчүүд төрхийн өмнө болон төрсний дараа бас тодорхой хэмжээний стрессэнд ордог. Тэгээ тэрийгээ давж туулна гэдэг бол маш одоо тийм амар зүйл биш. Маш олон одоо гэр бүлийн хүний тий. Тэгээ өөрийнх нь ийм хүчин чармаалт маш их шаарддаг зүйл юм болов уу гэж би одоо бодсон. Тэгээд чи яг энэ тал дээр бүсгүүчүүдтэй зөвлөгөө өгөөч тийм ээ. Яаж энэ стрессийг даван туулах вэ? Айгуу гоё өнгөлгөөр амьдралаа өргөжлүүлэх вэ? Манай Монгол эмэгтэйчүүд айгуу мундаг л та. Бүгдээрээ л энэ одоо их сэтгэл хямрал гэж ярьдаг байхгүй юу? Төрсний дараах болон өмнөх үеийн сэтгэл хямрал. Энэ болохоор яг жирэмсэн болсонтой холбоотой дааврын өөрчлөлтөөр бий болж организмд явагдаж байгаа юм өөрчлөлт. Энэ тэгээд оюун санаагаар дамжиж амьдрал дээр бас гарч ирдэг тий. Тэгэхээр энэ үеийг болоод Монгол эмэгтэйчүүд маань их сайхан давдаг болчоод байгаа нь харагдаж байгаа л да. Тэгээ яг өөрөө яг одоо их хүн болоод хөвлөдөө өрөө тэгээд ирэхээр энийг илүү сайн мэдэрдэг өөрийнхөө бие сэтгэлээр тий. Жижигхэн юм болонгол гомдчихгоо ямар нэгэн зүгээр баг нөхрийн маань харцны хөдөлгөөнд хүртэл ингээл чухал санагдал юм болгон дээр ингээл детальчилж ач холбогдол өгөөл тийм их мэдрэмтгий болчдөг. Үе ахгүй юу. Тэгэхээр би бас уншижсэн Бээжинд бас мастер хамгаалсан л да. Олон улсын харилцаа бизнесийн чиглэлээр тэгээд тэр үед нэг ном уншижсэн чинь яг тэр үед яг одоо анхныхаа охиныг олцсон байсан л да. Тэгсэн чинь эмэгтэй хүн ер нь жирэмсэн байх үедээ оюун санааны хөгжил болоод сэтгэлийн хөдөлгөөн бүр хэвийн үеэс 8 дахин илүү байдаг.
Тэгэхээр энэ үед эмэгтэй хүн өөрийгөө аль тийшээ чиглүүлнэ, яг тэр тийшээ явдаг гэнэ л дээ. Тэгэхээр эрүүл зөв хооллоод, амьдралын хэмнэлээ зөв болгоод, амрах үедээ амраад, ажиллах үедээ ажиллаад, өөр хүүхдээ хань ажлын халамжлах үедээ халамжлаад явчвал ерөөсөө дэмжингийн асуудал ч юм уу нэг хийх тул гарахгүй. Гэхдээ мэдээж бас одоо үед бас юм хөгжөөд их амар болсон биз дээ. Хэрэглэх зүйлүүд бас олон гарч ирсэн байгаа. Зөв сонголттой их юм бол бүх зүйл бүрэн боломжтой л гэж хараад байгаа штэ. Яг яран дээрээс чи нэг юм асууж байгаа. Чи сүүлийн үед Facebook дээр нэг цайны зураг оруулаад байгаа харагдах юм да. Энэ одоо ямар учиртай цай вэ? Бас бизнес эрхлээд байна уу? Ажиллагаа хажуугаар тийм ээ. Тэгээ би бас чиний Facebook-ыг нэлээд өдөр судалсан. Их гой зурагтай байлээ. Ер нь манай гэр бүл мүлийн зургийг бүгдийг нь олоод тийм гой цайны зураг. Энэ одоо ямар учиртай цай вэ? За энэ цай болохоор ерөөсөө бас л одоо төрсний дараа ээжүүдэд маань зориулсан одоо зурагтай цай байгаа л да. Тийм Английн хатан хааны нэрэмжит эрүүлжүүлэн биеийг хоргожуулдаг. Чи яг өөрөө оруулж ирж байгаа юу? Тийм би өөрөө оруулж ирж байгаа. Бас баггүй хугацаанд хөөцөлдсөн. Тэгээд альбиасаар Монголд оруулж ирэх эрхийг бас манай нөхрийн компани авч өгсөн байгаа. Тэгээд яг хүмүүст бол багахан ажил юм шиг боловч миний хувьд бол би өөрөө их хүн болоод одоо төрсний дараа ямар хөв байдаг вэ? Эмэгтэй хүн буцаад ажилдаа орохын тулд богино хугацаанд яаж жингээ эрүүлэр асах ёстой вэ гэдэг тал дээр бас бодомжинд автчихсан учраас энэ цаг оруулж ирэхээр шийдсэн. Ээжүүд бол ер нь хүүхдээ эрүүл саруулт төрүүлэхийн тулд доор хаяж 15-аас 20 ил нэмдэг байхгүй юу? Тийм л дээ. Тийм энэ бол бүр ерөөсөө л зүгээр л ингээл барыг бие барьсан барайг бол нэмэх ёстой л юм нэмэгдэл байгаа. Тэгэхээр энийг яаж богино хугацаанд хасах ёстой вэ? Яаж эргээд ажилдаа хурдан орох ёстой вэ? Яаж сэтгэл хямралаа давах ёстой вэ гэдэг чинь сайхан болох вэ, тийм ээ? Хамгийн түрүүнд бол биеийн жим болоод одоо нүүрний арьс тэгээл ерөнхий биеийн тэр одоо ядаргаагүй байх тэр эрч хүчтэй байх байдалтай аягүй их холбоотой. Энэ цай болохоор 5 төрлийн үйлчлэгийг яг үзүүлдэг. Яг үнийг хэлэхэд бол төрсний дараа ээжүүдэд маань зориулагдсан цай гэж хэлж болно. Энэ хүмүүст эрч хүч биелгэлэн, орц найрлагын хувьд ямар нэгэн аюул байхгүй, хүүхнээс зүгээр шүүгддэг, хүүхдэд очих зүрх нөлөө байхгүй. Би түрүү 5 хоногийн дараа л хэрэгэлсэн. Одоо миний 2 хүүхэд бол хойлоо момо иддэг яг үнийг хэлгээд. Одоо ч өгч байгаа юу? Одоо ч өгч байгаа. Би одоо санаа зовмоор энэ. Гэтэ яг үнийг хэлэхэд бол үнэхээр байдал тийм л байна. Баруун мөөм зүүн мөөм гэж хуваачаал явж байгаа. Тийм тэгээд тасгал хөдөлгөөн ихээр ядраад хөхөнд суу арахгүй байгаад идэг. Үнэхээр тасгал хийчихэл хоолоо идэхэр чинь ямар ч нэмэргүй алчна. Тэгэхээр энэ цайны хувьд бол ээжид нарт маань ямар боломж олгож ин гэхээр тасгалаа хийх шаардлага байхгүй, хоолоос явах шаардлага байхгүй. Хүснээрээ идээд гэтээ жингээ хасах боломжийг олгож байгаа. Энэ ургамлын найрлагууд нь бол үнэхээр гайхалтай. Тийм за тэгээд бүр их ярьчихад байна. Реклам шиг болчих гээд байна. Яг энэ цайны тухай мэдээлэл Facebook руу ч ороод бас хангалттай авчих юм шиг байлээ. За тэгэхээр хоёлаа одоо сэдвээ жоохон өөрчилнө. Бас илүү гоё халуун дулаан сэдв рүү ормоор санагдлаа. Чи одоо ингээд яриан дундаас чи миний хайрт гэл их ярьж байна л да. Тэгэхээр одоо дэрэгдээ дагуулж байгаа эмэгтэйхэн нүдний харц өнгө цэсээр нэр хүнийг шинждэгэ гэдэг. Тэгээ би бол чамайг их сайн хүнтэй суусан болов уу гэж бодож байна. Тийм ээ. Би ч асаа. Санал нэгтэй энэ хинаашаа тий. Уучлаарай би хаалгаа дасаа тий. Би юм айгу янзэг штэ. Жохон даарч гар ингэдэг байхгүй. Жохон сэрүүхэн байна. Одоо тэг гинт хүндэрсэн. За болчлаа. За айгу сайхан асуулт байна. Эмэгтэй хүний хувьд бол яхаа аргагүй хань ижил гэдэг бол хамгийн том төшөг толгоор байдаг тий. Тэр эмэгтэй одоо хэр их аз жаргалтай байгаа нь хань ижлээс нь бас хамааралтай гэж хэлж болно. Нөхрийнхээ талаарх одоо Facebook дээр оруулдаг мэдээллүүдээр ч юм уу ер нь хүмүүс ямар хүнтэй гэр бүл болсон бэ гэдгээр бас танигдсан байх л гэж бодож байна. Тэгэхээр нэг ярдгүү талаараа ч юм уу ярмаар байна. Их нууцлаг. Тэгээд ягаад урлагийн гоё нууц юм аа ингээд манай нэвтрүүлэг хэлж байгаад яад ч одоо ингээл өөрийгөө нэгт өвөөлгөөд би одоо ийм эр хүн шүү, би ийм шүү гэдэг ч юм уу. Одоо жишээ нь магадгүй Facebook дээр бол бараг зураг ховор байдаг. Байлаа гэхэд бараг өөрийнх нь нүрийг гаргахгүй жишээ нь ч юм уу. Хараа яах юм бэ? Би нэх гараад яах юм бэ? Бараг л амьдралын аз жаргал бол далд нууцлаг байхтай илүү гоё байдаг юм шүү. Энэ аз жаргалыг заавал хүмүүст нэг харуулхаас илүү зүгээр эндээ гоё аз жаргалтай бай. Гэр бүлэрээ гоё яа гэдгийг аягүй хэм эрхэмлдэг, чухалчилдаг.
ер нь сонгосон эмэгтэйгээл их гүн гүнзгийгээр хайрлаж чаддаг тийм эрхүү юм шиг санагддгийг. Зүгээр ингээ харахад хит их соёлтой ч юм уу бүх хүнд ингээ гоё үйлчлээд байна уу гэхээр бас тийм биш. Миний өмнө ч юм уу октоотынхаа өмнө ч юм уу ингээд хариуцлага өөрж байгаа нь бие авч яваа ч юм уу тий халамж тавьж байгаа нь бол үнэхээр яг л миний хүсдэг байсан тэр эрхүн. Тэг би одоо өөрийгөө бас мөрөөлөөр амьдарч байгаа эмэгтэй гэж хэлмээр санагддгийг. Яг ийм эрхүнтэй, ийм хантай, тий халамжтай, намайг бас ойлгодог урлагийн эмэгтэй гэдэг бол яг үндэл бас тийм амаргүй штэ. Нэр хүндээ хувьд ч юм уу тий янз бүрээр ингээл хилэгддэг байсан цаг үе надад байгаа тий. Тэр бүгдийг үнэхээр тэр чигт нь эсэргүүцэл тэн дундаас ганцаараа намайг ингээл хөтлөөд халахах тийм зоригтой эрх учраас би энэ амьдралынхаа хувьд бол маш их үнцэнтэй хүн маань гэж хэлж чадна. Зоригтой. Би бас мэдээж бас эр хүнийг бас одоо ямар нэгэн листгүйгээр ч юм уу тий ямар нэгэн шалгуургүйгээр шууд сонгож чадахгүй штэ. Мэдээж бүхд бүтэн амьдралаа хуваалцах жаа гэдэг утгаараа ч юм уу. Гэтэл сорилт тэр даваа болгоныг даваад гараад ирсэн гэдэг утгаараа бүр өөрийн эрх баада ингээд өөр хүүхдийн төрөөсний дараа ч юм уу бүр хайрлах сэтгэл хорон бүрээр л нэмэгдэж байгаа. Тэгэхээр Монголын маань өөрөө эмэгтэй хүний хувьд Монголын маань нэг ч гэсэн бүсгүй те чамайг дагаад одоо маш олон бүсгүйчүүд ийм гоё аз жаргалтай сайн сайхан амьдраасэ гэж бас нэвтрүүлгээр эжин сэтгэлээсээ хүсмээр байна те сайнтай очроод тэгэхээр бас дараагийн нэг асуулт олгож жоохон эмзэг сэдв хүндчихэд гэхдээ яг харахгүй сүүлийн үед одоо залуусуудын дунд ер нь гэр бүл салалт аягүй их болчихжээ те тэр дунд асуудны салалт тэгэхээр энэ бол аягүй харамсалтай л да. Тэгэхээр ийм зүйлийг бий болгохгүй тулд магадгүй гэр бүл зөрүү зүйлийг бий болгохгүй тулд гэр бүлд эмэгтэй хүн, эрэгтэй хүн ямар үүргээр ойлтой байж яг хандлага яаж тодорхойлох ёстой юм болоо чи бас энэ талаар өөрийнхөө бодлыг хуваалцаач. Би бол гэр бүл судлаач биш л дээ. Тэгтээ зүгээр гэр бүлээс бүх зүйл улс орны нүүр царай бүгд эхэлдэг гэдгийг бол маш сайн мэднэ. Тэгэхээр яг харахгүй сүүлийн үед бол даа ялангуяа манай Монгол улс орнд маань гэр бүл салалт маш их байгаа. Тэг би өөрөө бас хуулийн сургууль сурж байхдаа Монгол Улсын гэр бүлийн хуулийг нэг алтхан хараад өнгөрж исэн юм аа. Яг чин үнийг хэлгээд маш их учир дутагдaltaй хууль байсан л да. Ямар нэгэн байдлаар одоо гэр бүлийн гишүүдэд одоо үүрэг хариуцлага гэдэг зүйлийг нь маш сайн одоо ойлгуулж өгч чадаагүй ч юм уу. Зүгээр юм ерөнхий зүйлүүд байсан. Гэтэл гэр бүл гэдэг чинь маш нарийн харилцаа өөр хүүхдээс ахуулаад тэр хүмүүсийн хооронд ямар үүрэг хариуцлага байх ёстой юм тий зөвхөн эрхээ эдлэл ингээд явах нь зөв ч юм уу буруу ч юм уу гэдгийг бас ойлгуулж өгсөн тийм хууль эрх зүйн акт болж чадсан бол гэр бүл салалт маань бас магадгүй бага байж болох байсан баг. Энэ бол алсаасаа харж байгаа хараа. Ойроосоо зүгээр өөрийнхөө гэр бүлийн одоо хандлагыг хараад ч юм уу найз нөхдөхийн хандлагыг хараад хэлэхэд хин хинэл хичээх хэрэгтэй юм шиг санагддаг. Мэдээч миний хувьд бол би гэр бүлийн талаарх ойлголт маань маш багасаа их цэгцэрсэн л дээ. Би боддог байсан. Би ямар ч одоо ингээл амжилтанд хүрээд ямар ч өндөрлөгт хүрээд хин нэг нь одоо хүн намайг хоёр дахь амьдралынхаа тий эзнэр сонгох юм бол би тэр хүн надад үнэхээр таалагдчихсэн ч гэсэн би үгүй гэдэг хариултыг нүдрөө нь харж агаад хэлнэ л гэдэг тийм байр суурьтай байсан. Хүний нэг хоёр дагч болоод нэг хүүхдийн бас тий эцгийг булааж аваад амьдрна гэдэг бол жоохон утгагүй. Тэгэхээр амьдралаа яг цэвэр хайр сэтгэлээс эхлээсэй. Бүх зүйлийг эд баялаг гэдэг зүйлээр бити хараасаа тий. Эд баялаг гэдэг зүйл бол зүрх сэтгэл байгаад, хөдөлмөр байгаад, итгэл үнэмшил байгаад хамтдаа байх юм бол бий болдог зүйл ахгүй юу? Тэгэхээр тэрийг гэр бүлийг одоо тэр талаас нь хараад хайр сэтгэлээрээ эхлүүлээсэй л гэж хүсдэг. Тэгээд мэдээж хамтдаа явж байхад бэрхшээлтэй зүйлүүд зөндөө гардаг. Тэрнээсээ битгий няцаж буцаасай. Хин хичээд зүтгэдэг байгаасай. Амьдрал дандаа л хүн энийгээ тахгүй штэ. Хаяада өөр өнгө аяс орж ирдэг. Гэтэ тэр явандаа хэдэн жилийн дараа харахад ч юм уу тэр жижигхэн бэрхшээл тэр амьдралыг илүү бат бих амттай болгож исэн байдаг. Зүгээр яг энэ жижигхэн асуудлаас гэр бүлээ орхиод явж байгаа ч юм уу тий. Одоо өнгө мөнгөний хорвоо гэдэг утгаар амьдарч байгаа хүмүүсийг бол би ойлгодгүй. Ирээд маш том хариуцлал дундуун нь. Тийм тэгэхээр яг байгаа цаг үедээ нэгийг хайрлах хэрэгтэй. Би өөрөө бас баг зэрэг бурханлаг хүн л дээ. Тэгээд тийм хань ижил ерөөсө голж болтгүй юм л дээ. Эр хүн ямар ч байж болно. Тэр хүнийг тордож хайрлаад, халамжлаад,
одоо дээдийн хүний дээд гэж тэ эрхэмлэж чадах юм бол эмэгтэй хүн дараа төрөлдөө дагинсны орон төрдөг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр яг өөрийнхөө дараа төрлийг ботхоос илүү тэр хань ижлийг тийм сайхан өндөрт өргөмөр штэ болно. Мэдээж эрэгтэй хүн юмыг алсуур хаардаг жижиг сажиг асуудлууд зөндөө байгаа. Тэгэхээр эмэгтэй хүн ухаантай байх хэрэгтэй. Бүх зүйл дээр ингээл эмэгтэй хүн чи юмыг орхигдуулж чаддгүй штэ. Тэгчлээ ингэчлээ ийм байна тийм байна гэхээс илүү заримдаа хаяа төвчээртэй байх хэрэгтэй. Хаяа зарим нэгэн зүйлийг одоо ойлгож тэр хүний ертөнцийг бас мэдэрдэг. Тэр хүнд бас өөрийн гэсэн орон зайг өгдөг л байх хэрэгтэй. Гэхдээ мэдээж тэр орон зай өглөө гэд гэр бүлээсээ одоо өөр сонголт хийгээд ч юм уу ташаа буруу зүйл хийгээд явна гэсэн үг бас биш л дээ. Тэгэхээр яг энэ асуудал дээр бас хүн болго өөрийн гэсэн өнцгөөс харж хандаж хариулах байх тийм. За тэгвэл хоёлаа Facebook-тэй холбоотой бас нэг зүйлийг хөндмөр санагдлаа. Тэгэхээр хүмүүс бол Facebook, Instagram, Twitter-ыг амьдралынхаа маш чухал хэрэглээ болоод нэлээд цаг зав гаргадаг болчиж илүү одоо нөгөө интернетээс мэдээлэл авахыг чухалчилдаг болчиж тэгэнгүүт нөгөө ном унших гэж нэг том одоо зүйл биш үү чухал энэ зүйлээ жоох орхигдуулаад байгаа юм болов хамгийн сүүлд ном хийзээ уншсан бэ амжиж гин үү ажил их хэлдэ угаасаа амжилгүй яах вэ? Ер нь хүүхдүүдэд унтуулчаад юу яадгийн 12 цагаас яг 1 цаг 30 минут хүртэл өөртөө хэрэгтэй мэдээллүүд авдаг байгаа. Тэгээд яг одоо ингээл өөрөө хэллээ штэ Facebook, Instagram, Twitter тий мэдээллийн 90 зунд амьдарч байна. Бид нар мэдээллийг зүгээр ингээл аваад өнгөрнө. Цаавал ном уншиж яхаа мэ гэсэн тийм хандлагад очичод байгаа байхгүй юу? Гэхдээ яг хүнд үлдэх тууштай тийм одоо суур мэдлэг болоод яхаа аргагүй ном зохиолоор дамжиж хүнд ирнэ. Тэр амьдралын мэдлэгүүд мэдээлэл гэдэг зүйл чинь одоо хуримтлагдчихж мэдлэг болж л байгаа юм л да. Гэтэ хүнд нэг бодит мэдрэмж гэж байдаг штеп. Уучлаарай би нэг юм ярьж байгаа. Одоо жишээ нь ном уншиж байхад бүр ингээл эргүүлээл уншин штеп. Энэ мэдрэмж хүртэнхээр гоё яадаг штеп. Ингээл тий зүгээр ингээ утас ингээ гүйлгээд үзэхэд болол яг тэр мэдээллийг тийм байна гэхэд бүрэн тогтохгүй ч юм уу мэдээллийн одоо барыг 70% нь ингээл салхинд хийсэл өнгөрдөг. Номыг ингээл хүн ингээл маш их сэтгэл гаргаад уншаад тийс өөр мэдрэмж төрдөг. Гэхдээ энэтэй одоо хүмүүс санал нэг байгаа. Би бол сүүлийн үед бас яг үннийг хэлгээд бол утас гэдэг зүйлээс татгалзмаар санагддаг болсон. Хэд их ачааллыг өгдөг. Тийм, манай нөхөр хэлдэг байхгүй юу? Хараа утаснасаа хоол бай, ер нь амар бай тий. Миний унших номыг манай нөхөр сонгож өгдөг. Энэ бестселлер болж байгаа юм байна. Энэ бол ийм агуулгатай ном байна гэд. Урд нь бол өөрөө сонгодог гэсэн шаардлагатай номнуудаа уншдаг гэсэн. Одоо бол бас нөхрийнхээ зөвснөөр тийм. Тэгээд өөр хөвгттэй хэрэгтэй, хоол хүнсний талаарх мэдээлэл ч юм уу тий. Одоо гэр бүл өнгөлөг өөдтэй сайн сайхан байх чинь эмэгтэй хүнээс маш их шалтгаална. Хань ижилдээ зүгээр л нэг эрхлээл халамжлуулаад байхаас илүү тэр хүнийг бас халамжлахын тулд амттай сайхан хоол хийж өгмөр байна тий. Яавал нөхрөө илүү сайхан байлгаж болох уу гэдэг тал дээр бас уншиж байгаа. Гэтэ тэдгээр мэдээллүүдээ бол нэг их одоо интернетээс биш номоос бүр авдаг болчиход байгаа л да. Тэгэхээр бол ном болоод баг зэрэг уншиж байгаа биз? Тийм уншиж байгаа юм байна. Тэгэл аяндаа хүүхдүүд том болохоор бүр их уншдаг болох байх л та. Цаг завчин харьцангуй одоо их болоод. Тэгэхээр яг уу мэдээж Facebook нэг тодорхой хэмжээний сөрөг тал байлаа гэхэд бас эерэг тал ихтэй. Facebook-ийн буйнаар хоёр энэ нэвтрүүлгийг тийм ээ ингээд хийгээд хүмүүст бас их гоё ирч өгөх гээд ингээд нэвтрүүлгээ хийж байна. Тэгэхээр би энд бас нэг жижигхэн реклам хиймээр байна. Яагаад вэ гэхээр Facebook-ээр дамжуулж, Facebook-ийн найзуудаараа дамжуулж энэ нэвтрүүлгээ бид бүхэн ингэж хийж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд одоо бас нэг хэд хэдэн хүмүүсийг дурдмаар байна. Тэгэхээр Honor Hair and Beauty Lounge гэдэг энэ одоо лаунжийн авьяаслаг мундаг бүсгүүчүүд маань бас бидний ажлыг маш ихээр дэмжиж байгаа. Тэгээд тэр тусмаа бас өсчин цацаадаа маш их баярлмаар байна. Баярлалаа гэдэг. Өнөөдрийн харин өнгө төрөгч үнэхээр таалагдчих. Тийм манай Honor Hair and Beauty Lounge гэдэг энэ одоо салоны бүсгүүчүүд маань. Тийм би бас яг үнэ хэлэхэд бол мэднэ. Би чаны одоо Facebook, Twitter, Instagram бүгдээр нь зочилсон. За Facebook чинь хувийн Facebook байхгүй зөвхөн пэйж байгаа тийм ээ? Тийм пэйж байгаа. Тэгээ сайхнаас бас нэг жижигэн профайл нээсэн л дээ. Тийм үү. Тэгээд бас нөгөө бусад хүмүүсийн мэдээллийг авахын тулд яхааргүй профайл нэг шаардлагатай л да тийм ээ? За Ану маань өөрөө ингээ яхааргүй Facebook-од мөн байдгаа, Instagram-од мөн байдгаа. Анугийн чиний одоо оруулсан пост, оруулсан сэтгэлд хүмүүс маш их одоо ингээд ач холбогдол өгдөг. Байхад Ану хэний оруулсан постод ач холбогдол өгдөг вэ тийм ээ Instagram, Twitter-т
Тэр их санагдаад байна. Надад хэнийг дагдаг вэ? Instagram дээр ямар хүмүүсийг дагдаг вэ? Тэ? Илүү их ач холбогдол өгдөг вэ? Пэйж маань болохоор яг даагч авч болдгоо, өөрөө дааж болдгоо тий. Instagram-ийн хувьд ч гэсэн эхлээд бас дагдаг байсан л да. Мэдээлэл авахгаал одоо жишээ нөгөө эмхтэй хүн чинь ингээл гой сайхан юм дуртай. Нөгөө нэг брэндүүд ингээд чигсаачнаа, Chanel, Dior гэж эхлээл тий. Тэгэл ямар бүтээгдэхүүн шинэ одоо тий ямар цүнх гарч ийн гэдэг ч юм уу мэдээллүүдийг аваад явдаг гэсэн. Тэгэд яг үндэ ээж болчоор бас хит их мэдээллээс жоохон хол баймаар ч юм уу тий санагдал яг хэрэгтэй мэдээллүүд авдаг бахыг хүсдэг болчт юм байлээ. Гэхдээ яхаа мэдээж ингээл инстаграмаар бас хаяа явж хахад гой ингээл манай Монголын тий нүүр царай босон гоё эмэгтэйчүүдийн хийж байгаа ажлууд зөндөө олон тийм сайхан мэдээллүүд байгаа учраас бас орд цочилдог. Яг өндөө бол даагч болол байхгүй байгаа. Тийм. Хүмүүс ч нөгөө хайртай залуугаа ч юм уу нөхрийгөө ганцхан дагч магчтай байсан шүү дээ. Instagram дээр тий айгүй хөө дагч тэгэл аваад үзгээр яг тэгэл найз залуугаа ч юм уу дагч байдаг. Манай нөхөр болохоор сошиал бараг хэрэгэлдэг л дээ. Тий тэр хүн нэг даруухан гэж түрүү хэлсэн шүү дээ. Тийм нэг нууцлаг ял зураг мурга энэ тийм нэг Facebook дээр чиний нөхөртөө авахсан зургуудыг бүгдийг нь үзэн нөхөр чи их даруу тэгээд ерөөсөө яах юм бэ хараа юм илүү дутуу мэдээлэл хэрэггүй гэд. Тэг өөрөө болохоор ерөөсөө спортод сонирхолтой болохоор спортын талын бүх мэдээллүүдээ аваад сууж идэг тийм хүн. Тэгэд бас олон жил гадаадд сурж аваад ирсэн. Тэгээд Монголд бас гадны компанид ажиллаж байгаа. Ер нь аль тэгэл нэг Facebook энтер ингээл үзээл ингээл яаж ийж ингээл нэг завгүй тийм хүмүүс байдаг штэ. Яг тийм бол хүн биш. Аяа тийм өөр ертөнцийн хүн. Гэхдээ тэр нь ингээд амар ядгал да. Би өөрөө жишээ нь ингээд үргэлж ийм өндөр явдаг байхгүй юу? Бүх юм ингээд тулцсан одоо ингээд л та тийм ч ажил, ийм ч ажил хөөхөд тэнд очиж тийм ажил амжуулах хэрэгтэй гэж явж хагаад хажууд нэг хүн ингээд бүр нам гүм ийм дараахан бараа ингээд түлхсэн ч унахааргүй ч юм шиг ингээд явж идэг байхгүй. Тэр нь надад айгүй таалагддаг. Өөр мэдрэмж өгдөг. Тэгэхээр надтай адилхан ингээл зэрэгтэй тэгэл бас айгүй хэцүү штэ тий. Байгалийн хэлээ нэмэх гэдэг шиг тийм зарим гэхдээ ижил төстэй зүйлүүд байдаг л да. Жишээ нь битэрийн хөгжилтөөл одоо өөртөө гой байлгах тал дээр юм уу битэрийн үзэл бодол нийлдэг. Би ямар юм байлаар өөрийгөө хүчлэх дургу хайртай хүнтэйгээ би яг өөрөөрөө байх дуртай. Тэгээ тэр хүн яг намайг ойлгож мэдэрч миний тэр байгаа ертөнцийг мэдэрч ивэд надад их тааламжтай байдаг. Түүнээс нэг хэрэгтэй хүнд ингээл нийлэмжтэй байх гал өөрийг ингээл аяга хүчлээд байдаг тийм хандлага бас таалагддаг юм аа. Тийм. Тэр чи Facebook дээр нэг үг оруулсан байсан миний анхаарал татсан. Энэ биш үлддэг гэж. Энэ үгийг яагаад оруулсан тухай бас. Батсан зүйл байсан бол оруулсан да тий. Би ер нь л яг ярианаас илүү тий хэл ярианаас илүү хийж хэрэгжүүлэх тийм зүйлд айгүйх ач холбогдол өгдөг л дөө. Энэ бол яг үндэ бол би өөртөө одоо хэлсэн л үг юм да. Хит их ярахаас илүү зүгээр хийдэг байя тий. Тийм үгнээс илүү үйлдэл илүү үнцэнтэй одоо тусах харагдах зүйлтэй гэдэг утгаараа би өөртөө хэлсэн. Тийм. Тэгэхээр энийг болоод хин нэгэн зориулж хэлээгүй шүү. Өөртөө хэлсэн шүү. Ер нь бол би өөрийгөө аягүй тийм юу яах дуртай. Мотивацлж өөрөөдөө ингэж одоо ирч хүч ч юм уу өөрийгөө аягүй цэмэглэх ч юм уу. Тэр болгоныг би яг өөрөөсөө л гаргадаг. Түүнээс одоо хит их ингэж зураг үз, гой сайхан зураг үзээд ч юм уу тийхээсээ илүүтэйгээр одоо чи яах ёстой вэ гэдэг дээр төвлөрөөл өөртөө ярилцаал ийм гоё үг ч юм уу номны ишлэл ч юм уу уншаал ингээх ёстой байна гэдэг гаргалаа бас олж авдаг гэж хэлж байна. Тэгэхээр би ингээл яриагч сонсоод нэг мэдсэн чинь бас нэвтрүүлгийн цаг маань нэлээд төгсөж. Тэгэхээр би зүгээр чамаас нэг зүйлийг бас хүсмээр байна. Тэр зүйл чинь бас амжилт төсмээр байна. Түрүү ярианы ихэнд хоёлаа ярьжсэн хүчрхэг эмхтэй өөрийгөө бүтээдэг гэх тий. Тэгээ энэ группийн үйл ажиллагааг улам гоё эрчимжүүлээд Монголын эмэгтэйчүүдтэй чамаас одоо үлгэр дуурайл авдаг. За тэгээ бусад одоо бүхий л эмэгтэйчүүдтэй бүх насны эмэгтэйчүүдэд маш гоё тийм эмэгтэйчүүд төдийгөө бас ирчүүдэд тий маш гоё юм эерэг, инээрэг, ирч хүч өгсөн тийм мэдээллүүдийг үргэлж одоо сошиалаар цацж байгаарэ. Бас энийг ажил болгоорой, бодтой хөрснээр буулгаарай. Тэгээд дуу хоолойгоо маш олон ээжүүдэд би яг ингээд амьд харилцаа үүсгэж уулзаж тий хүргэж байгаасаа гэж хүсэж байна. Ер нь бол би бас зүгээр ингээл хүмүүстэй уулзаад явхад аюу их тиймэрхүү саналууд ирдэг байсан л да. Эмэгтэйчүүдэд зориулсан тийм клуб анчлал бол гоё юм аа гэдэг ч юм уу. Тэгээд яг
боломж байгаа дээр нь тэгээ залуу байгаа дээр нь энэ ажлуудыг яагаад хийж болохгүй вэ гэсэн тийм бодомжид одоо бас орсон. Тэгээд энэ ажлаа эхлүүлж байгаа. Магадгүй эмэгтэй хүнээс гэр бүл улс орны нүүр царай харагдана гэж би боддог. Тэр гэр бүл ямар хоол хүнс хэрэгжилж гин тий магадгүй цаашлаад маш олон одоо өвчлөлүүдийг эмэгтэй хүн тий өөрөө одоо тэр мэдлэг цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж байгаа байдлаараа ч юм уу тий одоо давж гарч бүх зүйлийг сайн сайхан байлгах бүрэн боломжтой. Тэгэхээр бид нэр эхлээд эмэгтэй хүн өөрийгөө яаж бий болгох юмстай бэ? Self management, түрүүний ярьжсэн home management цаашаа яаж бизнес эмэгтэй болох вэ? Амьдралаа илүү яаж өөр төвшөнд авч явах вэ гэдэг лекцүүдийг орё гэж бодож байгаа. Гэтэ энийг би зөвхөн өөрийнхөө оюун санаа ч юм уу өөрийнхөө амьдралын туршлагаас одоо хийвэл бас л дутагдaltaй. Тэгэхээр харьцуулаад улс орнуудын тий маш гоё тийм гэр бүлүүдийн одоо судалгаануудаас бас жишээ авч агаад ийм гоё сургалтуудыг явуулна гэж бодож байгаа. Ажил хэрэг заавал болгох болно. Эмэгтэй хүмүүс маань өөрчлөгдөөд ар гэрээ сайхан авч яваад өөр хүүхдээ яаж зөв тий хүмүүжүүлэх үү, эрүүл өсөх үү, хоолж ундлах уу гэдэг тал дээр мэдлэгтэй мэдээлэлтэй байгаад бас бизнес эхлээд сурчсан болоод эрчүүдийн маань нуруунд дээрх ачаа багцаад нөгөө гэр бүл салалт ч юм уу гэр бүлийн тогтворгүй байдал бас арай өөр болоод улс орн гэр бүлээр бас нүүр царайгаа чимжээ байгаа юм чи улс орны маань ч нүүр царай бас өөр болох боломжтой. Тэгэхээр энэ бол маш өөдрөг гэгээлэг ажил. Энийг бол заавал хэрэгжүүлнэ. Хамтарч ажиллая шүү. Тэгээд фэйсбүүкээр хоёулаа дамжуулаад тийм ээ хүмүүс маш их мэдээлэл хүргэе. Тэгээд би бодлоо ер нь боддог тий эмэгтэй хүн ээж болохоор илүү гоё төгс, илүү сайхан жинхэнэ одоо гоё эмэгтэй хүн болдго юм болоо гэж би боддгийн. Тэгээд чамтай ингээд 3 4 жилийн дараа уулзж гин. Тэгээд илүү гоё болсон байна. Чамд бас ингээд баяр хүргэе. Гэр бүлтэн чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Тэгээд нэвтрүүлэг маань ингээд дуусчихгүй. Хоёулаа хамт одоо Монголын урлагийн музейгээр зочлох байгаа. Тэгээд бид бүхний нэвтрүүлгээ хийх боломжийг олгосон Монголын урлагийн музей хамт олондоо бас чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. За ингээд Тэлгүй яхаа маш гоё сонголт байна. Тэгээд миний хувьд бас өөрийнхөө бас баярлалаа сэтгэлээ илэрхийлмээр байна. Сонин садан цаг үе олсон юм нэвтрүүлгийг хийж ийн тий Facebook од гээд маш хүн болгонд ойр байх гэж бодож байна. Тэгээ өөрөө бас энэ нэвтрүүлгээ их хүндэтгээд маш гоё имижийг бүрдүүлээд мэргэжлийн хамт олонтой ажиллаад бас ингээд зочноороо тий тодорхой хэмжээний одоо олон танигдсан хүмүүсийг ураад хэрэгтэй мэдээллүүдийг үзэгчтэй хүргээд давхар хасын урлаг сонирхогчд маань маш том хөрөнгө оруулалтыг хийж тий ийм сайхан газраас нэвтрүүлгээ хөтлж байгаад баяртай байна. Урлаг бол өөрөө хүний хүмүүжүүлдэг маш олон талаар. Тэгэхээр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа өсвөр насныхан маань ч юм уу тий одоо фэйсбүүкийн хэрэглэгчдийн дийлэх нь өсвөр насныхан байгаа. Тэгэхээр энэ хүмүүс маш зөв одоо мессеж, зөв үлгэр дуурайл тий зөв мэдээллийг хүргэж байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгээд музейгээрээ бүгдээрээ хамтдаа чатчихлаа тий.